Okay, mic check 1 2 3 1 2 3. Guys, за дараагийнхаа ээлжид бичлэгтээ та бүхэн тавтай морил. Тэгээд өнөөдрийнхаа бичлэгээр бүгдээрээ хамтдаа гоё тему хаалын юм хийцгээе. Нөө нэг темугоос хүмүүс ер нь айгүй их юм авдаг штэ. Тэгээд дээрэс нь тему чинь айгүй хямдхан байдаг. Гэртээ нөгөө нэг саяхан нүүж ирснийг та хэд мэдж байгаа ах. Тэгээд нэг ганц хоёрын хан маан дээр тавих decoration эдэр харж агаад тэгээ нэг хувцсан дуртай юм яаж итл тэгсэн чинь бүр нэг яг нэг одооны энэ app map-ууд амар аюултай болцсон тий. Тэгээ бэжэс нэг гинт ингээ доотлолт нь ингээ хүмүүс яг ямар бараанууд сонирхох гэмээр юм шиг юм өөр янзын юмнууд гарч ирдэг штэ. Тэгэн дээр нь дарчхан бол тэр бараа нь ингээ дахин нөгөө хүнийг худалдан автал нь ингээ гарч ирдэг юм амар айдтай одоо нэг AI маяг гэх юм уу. Тэгж тэгсээр агаад намайг темугой ийм их хувцас авахд хүргэлээ. Тэгээ ер нь бол би ингэж бодсон. Тэгээ угаасаа темугийн юмнууд нь амар хямдхан юм чинь мэдээж чанартай материалтай сайн юм ирэхгүй байх гэж яг угаасаа анханасаа бодож байгаа. Тэгтээ бас нэг юм юмыг оролдоод үзчмээр нэг амар гоё харагдаад олдоггүй. Дахиад авсан шиг юм нь бараа нь ирдэм байх уу гэдгийг та хэдтэйгээ хуваалцах гад тэгээ энэ бичлэгээ эхлүүлж байна. Big shout out to энэ оюутын гоё юм палаж даашин зэг одоо өмссөн байгаа. Нэг хөрх мини dress гэх юм уу. Тэгээд би өсгөд тогтолтойгоор өмсчдэг гэж те. Манайх ажил тогтчоогүй байгаа болохоор тэгээд ийм хөөрхөн тэгээ ингээ тайлмал гаргасан энийг манай оюут хамгийн сүүлийн нөгөө нэг хар коллекшнэрээ гаргасан байлаа. Тэгээд та хэд маань бас ерөнхийдөө сонирхоод дээгүүр нэг хөөрхөн жижигхэн жакет макет ингээд өмсөд явчихоорос айгүй хөөрхөн байдаг. Хаяа би нэг офс дээр өмсдөг байхгүй юу? Тэгээд оюут брэндтэй маш их баярлалаа. Тэгээд та хэд манаас өөр гоё коллекшнуудыг сонирхохыг хүсэх юм бол оюут Instagram руу ороо тэгээд захиалгаа өгч болох юм байлаа. Бас Америкт ерөнхийдөө байдаг шүү. Америкт бүх захиалгууд эдрээ авдаг, хөргөл мөргөлттэй байлаа шүү. Бүгдрээ хамгийн эхнээс нь эхлэе заяа юу. Би ч тэгээд ер нь хувцсны төрөл дээр штэ. Дандаа ийм офис төрлийн хувцсанд амар дуртай байдаг. Тэгээд миний шүүгийг ухаан бол надад бараг зүгээр энгийн хувцснэх их байхгүй. Тэгээд хүүдий бол надад нэрээ худлаачгүй яг хоёрхан л хүүдий яадаг заяа. Тэгээ болоо. За хамгийн ихнийх нь энэ бүр амар хөөрхөн харагдаад тэгээд би ч нөгөө нэг саяхан хувийн өнгөө тодорхойлсон чинь минийх амар яг true winter гарч ирсэн ахгүй. Тэгээ winter хүмүүс болохоор юм хар өнгө болон цагаан өнгөнүүд амар их зөгтөг гэд. Тэгээд ийм цагаан өнгө ийм хөөрхөн юм бэсийн тэгээ та хэд угаасаа энэ хажуу талд нь зургийг харах юм бол бүр уг нь амар хайрламаар амар гоё харж байгаа тий. Тэгээ энэ маань ирсэн. Тэгээ би та хэдэд одоо өмсөж үзүүлье заяа. За энэ болохоор яг саяны та хэдэд харуулсан нөгөө нэг юм blazer set байгаа. Тэгээ яг энэ миний хувьд бол өнгө нь бол гоё юм заяа. Өнгө материалын хувьд бол амар гоё тийм нэмгэн. Тэгээ дээрэс нь сэлүүхэн гэж ярих юм уу да. Ямар нэг нөгөө бариу юм байхгүй. Тэгээд би юбкийн амар нөө extra small болохоор нэлээд бариу байх болов гэсэн чи юбкийн хүртэл бариу биш нэг юм эрзэнтэй сундаг гэх юм уу тэгээ амьсгалахад айгүй чөлөөтэй яг тэгж ирдэм байна. Тэгтээ мэдгүй яг рууг нэгэ цагаан өнгө надад зогтөгч гэсэн яг ийм цагаан өнгө надад зохих үгүй би бол нэг сайн мэдэхгүй байна. Ягаад гэх юм бол дээдэлтэй айгүй олон ийм өөр төрлийн өнгөнүүд одоо 90 мянга юмнууд бас байгаа болохоор мэдгүй байна та хэд юу гэж бодож байна. Би энэ болохоор 10-аас 5-ыг өгд юм уу гэж би бодож байгаа. Гэтэ ер нь бол одоо ингээд ажил төрөл мөрлөд дээр бид нар хийдэг ийм хүмүүс чинь ерөөс жоох хөвч хүүтэн мөд өмсөж хувцлж болохгүй шүү дээ. So I gotta be like яг гайгүй. Тэ ямар ч тач буцаах чагсаалтанд бол байна. Окей, бүгдээрээ хоёр дахь outfit бүр амар гоё харагдсан заяа. Одоо энэ ер нь жоохон ийм урт өнгийн палаж малаажинд ер нь амар дуртай байгаа байхгүй юу? Dress юм да тий. Тэгтээ энэ миний ингээд нөө expect хийж найдаж ирснээс бүр амар сонио ирсэн. Материал нь ч гэсэн яг юм хөлөрч мөлөрхөөр бүс гаруул амар би энэ наалтхан юм шиг надаа ирсэн. Тэгээд ер нь бол энийг угаах юм бол одоо энэ цагаан руу харна орох юм шиг надад санагдсан. Тэгээд би тэгтээ ямар ч тач та хэд өмсөлж үзүүлээ. Энийг өмсөж үзсэн үзээг угаасаа миний next return хийх нэг хэсэгт байгаа. Тэгээд угаасаа бүтэн өмсөхгүй бол автод юусэн бүтэн харагдахгүй байгаа юм. Тэгээд би уг амар хамгийн жижигхэн арзмарыг авсан ахгүй юу?
Тэгсэн чинь эсвэл энэ яг материалтай болдог баха. Заримдаа нөө биед сууж өгдөг материал, сууж өгдөггүй материал гэж яддаг штеп. Тэгээ энэ болохоор яг нэг иймэрхүү юм байна. Тэгэхээр яг энэ сүүлийн доотлол ингээ жоохон бариу маягийн иймэрхүү байгаад гсэн бол бас илүү гоё харагдах байсан болов уу гэж бодоо. Гэтэ амар юм сулбгаар ийм байгаа. Тэгээ ер нь ингээд нэг жоохон юм мэдэх юм бол урагшаага болцгоор юм шиг яг тэгж харагдаж байна. Тэгээд энэ болохоор би 10-аас 3-ыг өгж байгаа. Тэгээ 3 оноонд болохоор яг энэ нөгөө нэг дизайн маягийн одоо загвар нь гэх юм уу, загвар нь амар хөөрхөн яг юм дөрвөлжин юутай юм игний яс өдр харуулсан. Жоохон бариу, материал нь гоё байсан бол үнэхээр бүр яг энэ хувцсыг би нэр авч үлдэх байлаа. Гэтэ мэдээж тэмүүгээс яг тийм хувц болох амар хэцүү баг. За дараагийнх нь болохоор тийм би бас нэг юм long dress авсан байхгүй юу? Midi dress бол арай л байхгүй. Энэ юм цэнхэр юм royal blue өнгө байхгүй юу? Энийг тэр юу энэ хажууд гарч байгаа ихч хүмүүс чинь амар гоё харагдаад болдгоо. Тэгээ нөгөө эмэгтэй хүмүүс чинь моделийг харчаад энэ ямар гоё зөгч байна надаа яг ингэж зохих хэвээр гингүүтээ худалдаж авдаг шиг те би бол бас авсан байгаа байхгүй. Гэтэ энэний материал нь харийнхаа материалыг бол хамаагүй гайгүй мэн заяа. Тэгээд мартаж энийг бүдэрээ өмсч үзээтэй. Яа энэ яг нэг юм харахаа нэг онгоцны үйлчлэгч эмэгтэй чим шиг харагдаад. За онгоцонд гарнаа гэх. За энэ болохоор яг түрүүний миний өмссөн биш. Тийм өмссөн палажтай ерөнхийдөө адилхан урттай заяа. Тэгээд материал нь шал өөр юм байна. Надад материал нь айгүй таалагдж байна. Тэгээд би энэ загвар хувцсанд болохоор 10-аас 7 өгд юм уу гэж бодож байна. Тэгээд яг яагаад 7 өгж байгаа гэх юм бол өнгө нь гоё юм байна. Загвар нь гоё юм байна. Материал нь улам илүү гоё байсан бол чанартай байсан бол бүр нэрээ яалтчгүй 10-аас 10 байх байсан. Бүр эргээд бол харуулъя. Иймэрхүү ингэж харагдаж чинь. Тэгээд ер нь айгүй нөө өмнөхөө бодвол нэлээд бариу юм байна заяо. Одоо ингээ хажуудл мажуудл ингээд хараад тэгээд жоохон ингээ юм идчих юм бол бас урагшаага гэж түнбихэр юм байна. Тэгээд нэр яг энэ уртлын яг энэ дээдлийн топ хэсэг бол нэр үнэхээр хайр заяо. Бараг энэ доотлын ингэж авангуудаа өөр юм өмсөө зүгээр энэ дээдлийн аваад үлдэхээр бол бүр амар надад амар таалагдж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө төрөнийх шиг юм дөрвөлжин мөртөө болохоор ингээд тимийг ингээд нэг юм цаанаасаа юм маягтайтай нэг юм секси харагдаад байгаа байхгүй. Надад тэр нь амар таалагдж байгаа. Оруулгууд нь яг юм цэнхэр өнгөн дээр цагаан өнгөөс амар гоё харагддаг юм байна. 10-аас 7-г өгмөөрэ. Тэгээд та хэд байнаас юу гэж бодож байна хэлээрээ тэгээд бүр улам илүү бүр ийм жижигхэн бэлхүүстэй байсан бол бүр амар гоё харагдахаар юм байна. Тэр энэ амар ягаан өнгийг Okay, next one. Түрүүний ягаан. Амтач бас True Winter-д ордог юм өнгөн хостел байгаа хгүй юу. Тэгээ наранд та ядаас ямархан харж байгааг харж байгаа. Хостел бол бүр амар хөөрхөн бүр амар хөөрхөн гэж бол хэлэхгүй зөө. Гэтэ яг хуу нэг хаяада нэг гарч орохдоо ч юм уу зүгээр энэ бичээр алхахтаа өмсчүүл бас их зүгээр ч юм шиг надад зүгээр санагцсахгүй юу. Гэтэ still яг миний return хийх листэнд орсон байгаа. Тэгээд миний өмнөх саяны өмсөн бүх outfit-үүд бүгд ерөнхийдөө return list-д орж байгаа. Яг ингээд боддоор өмсөд үзэхээр өөр байд юм байна somehow. Би 10-аас штэ. Нэг 4-ийг өгд юм уу гэж юу бодож байна. Яг материалаас нь бол бүгдийг ингээд кил хийгээл яваад байна л да. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Онлайн шоп мопос хувцснууд аваад нилээн ингээд нэг юм одоо өөрийнх нь найзан шиг байж чаддгүй штэ. Хийхдээ 180% нь баг тийм байдаг бах те. Өөрөөсөө очиж өмсөж үзчихэж яг зөв ярьцмаар зөв өнгө зөв загвараа өөртөө сонгож авдаг бах. Тэгээ энэ болохоор тэгээ нэг юм return буюу нэг юм буцааж болдог нэг муухай муухай ч сайш нэг юм гоё хууль агаад байгаа 30 хоногийн дотор. Тэгэхээр хүмүүс маань зөндөө олон өөртөө хэрэгтэй юмнуудаа аваад тэгээ буцаагаад болчдөг. Тэгэхээр яг хуулийг ашиглаад бүгдээрээ энэ хідэн юмнуудаа ерөнхийдөө буцаана. Энэ хүртлэгцэн та хэдтэй баярлалаа. Channel дээр subscribe дарцгаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяр таа.